Хэрхэн болно тавтай морил нааг заяа гэдэг Microsoft-ийн ажилдаа өнөөдөр та бүхэндээ хэрхэн Canva ашиглах талаар эхний бичлэгээ та бүхэнд хүргэж байна. Photoshop ашиглахад үн төлбөр үнэтэй, тэдгээр функцүүдийг ашиглахад бага зэрэг төвөгтэй байдаг бол эдгээр бүх асуудлуудыг Canva шийдэж өгсөн. Өнөөдөр тийм ялгаатай бид нар үнэгүй хэлбэр дээр нэлээд төвлөрөж та бүхэнд бичлэгээ хүргэж байгаадаа түлээ таатай байна. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал заяа нэдэндээ гэсэн аль сошиал платформ та бүхэн хандаж болох бөгөөд YouTube сувгийг маа subscribe-аар энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Ингээд хэлээ дэмэр орцгаая. Canva вебсайт руу оронгууд таны дэлгэцэн дээр ийхүү ерөөд бол харагдах байгаа. Design Spotlights гэдэг хэсгээр ойртуулангууд ямархуу продуктуудыг бол Canva та бүхэнд хүргэж олдог талаар та бүхэн харах боломжтой. Энэ дунд олон янзын үн төлбөртэй байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Өмнө нь ол зөвхөн үнэгүй Pro гэдэг хоёр хэлбэр байсан бол одоо Enterprise буюу 50 ажилчнаас дээшээгээ ажилчтай хүмүүс зориулж Enterprise-ыг бол нээсэн. Мөн түүнтэй адилхан боловсрал non-profit буюу төрийн бус байгууллагуудад зориулсан хэсгүүд бол тус-тустай өөр үнэлгээтэй бол гарсан байгаа. Тэгэхээр та бүхэн ийшээгээ ороод бас үний дүнгийг сонирхоод үзээрэй. Харин үнэгүй хэдүүлээ ашиглахын тулд хэрхэн яаж орох вэ гэхээр логин гэдэг хэсгээр та бүхэн дараад өөртөө Gmail, Facebook аль эсвэл өөрсдийн өөр ашигладаг ажлынхаа имэйлээр та бүхэн орох боломжийг болгоно. Өөрсдийнхөө имэйлээр орсны дараа хэрхэн юунд зориулагдаж байгаа вэ гэдэг та бүхнээс асууна. Жижиг дунд бизнес зориулагдаж энэхүү зүйлийг хийх гэж байна уу? Багш шүү. Эсвэл төрийн бас байгуулгуу хувьдаа зөвхөлтүүлж байгаа юу? Сурагч юу? Эсвэл томоохон компани уу гэдэг дээр та бүхэн өөртөө сонголтоо хийж болно. Сурталчилгааны энэхүүс санамжуудыг бол явуулна. Энэ зүйл хэрэг гарах юм бол maybe later гэдэг хэсгээр та бүхэн дараарай. Имэйлээ бүртгүүлээд орсны дараа таны дэлгэц ерөөдөө энэхүү харагдах байгаа. Энэ дээр бага зэргийн та бүхэн navigation буюу хаана юу байгаа гэдгийг тайлбарлахын зүйтэй болов. Заншил 100 гаруй талаас эхлэе. Энэхүү 3 хэсгээр бүхэн дарангууд таны homepage, templates гэдэг хэсгээр та бүхэн дарангууд орсны дараа та template-д та бүхэн дараа гарч ирнэ. Энэ дундаас яг хэрэгцээтэй гэснээр та бүхэн сонгоод өөртөө засвар хийгээд өөртөө тааруулах боломжийг олгоно. Template-ийн яг чанх доор талд нь project буюу магадгүй та энэ дээр олон янзын прожектуудыг ажиллуулж байгаа бол энэ дээрээ дарангууд таны прожектууд бол гарч ирнэ. Одоогийн байдлаар бид нар ерөөс ямар ч прожект хийгээг болохоор энэ дээр харагдахгүй байна. Энэ дунд та бүхэн өөртөө худалдаж авсан хамгийн дуртай байгаа эсвэл өөрсдийнхөө файлыг энэ дотор та бүхэн оруулж ирэх боломжтой. Энэ дээр давхар хэлэхэд Canva Cloud буюу үүлэн технологиоос ажиллаж байгаа тул та бүхэн зайлшгүй USB дээр зүйлээ хадгалах шаардлагагүй байгаа. Энэ дээр upload гэдэг зураг болон прожектод оруулах үед та бүхэн өөрсдийнхөө имэйлийг оруулаад утаснасаач аль эсвэл өөр iPad компьютернуудаас та бүхэн ороод харах боломжийг олгоно. Мөн энэ дурдахад хэрвээ та бүхэн баг хамт олнороо ажилламаар байгаа бол Create Team гэдэг хэсгээр та бүхэн дараад прожектуудаа хамтдаа хийх боломжийг бол Canva олгоно. Canva-гийн homepage руу та бүхэн ороод эхний хэсэг дээр маш олон зүйлүүд дундаасаа хаймар байгаа бол энэ дээрээ та бүхэн search хийж болно. Жишээлбэл энэ дээр template Instagram гэнээр Instagram live зориулж байгаа маа grid юм уу видео гэх мэтлээ. Эдгээр сонголтуудыг та бүхэн шууд гаргаж ирнэ. Тэгэхээр та зайлшгүй Instagram руу ороод хайгаад шаардлага байхгүй байгаа. Илүү дэлгэрэнгүй та бүхэн сонирхож байвал танд зориулагдсан хэсэг гарч ирнэ. Ажилтан зориулсан презентацнуудын санаанууд энэ дээр гарч ирнэ. Social media, сөүлээд Canva илүү өргөжөөд видео edit хийж болох боломжтой болсон байгаа. Canva-г маш олон жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс ашигладаг бөгөөд энэ дээр өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг хийгээд тэргээ принтлж авах боломжууд бол энэ дээр гарч ирдэг байгаа. Мөн компаниудын маркетингийн албуудад зориулаад хэрхэн яаж лого, постер бизнес картаас авахуулаад темплүүдийг бол Canva санал болгодог. Office зориулагдаад жишээлбэл та бүхэн өөрсдийнхөө CV-г хэрхэн яаж гоё харагдахаар хийж болох вэ те энэ доор зөндөө олон жишээнүүд байна. More хэсгээр та бүхэн дарангууд илүү graphic 7 category-т ороогүй байгаа зүйлүүд маань энэ дэр танд гарч ирнэ. Энэ ундасаа та бүхэн өөрсдөө хэрэгцээтэй гэсэн зүйлээ сонгоод оролдоод үзээрэй гэж уриалмаар байна. Эдгээр зүйлүүдийг тайлбарлаа зохицохгүйгээр хэдүүлээ хамтдаа Canva дээр project байгуулад үзье. Ингийн тул та бүхэн дээр байгаа Create Design гэдэг хэсгээр дарж болно. Энэ дундаа яг юунд зориулж хийж байгаа гэдэг хэдүүлээ хамтдаа сонгоё. Instagram story хийхээр сонгоё. Зүүн гар талд та бүхэнд ямар хуу постод хийж болох вэ гэдэг
санаанууд гарч ирж байна. Өмнө та бүхэнд хэлжээсээ хэрвээ Pro авах юм бол энэхүү тэмдэг бол гарч ирнэ. Тэгэхээр энийг та заашгүй төлбөр төлжээж ашиглана гэсэн үг. Эхний хэсгийг сонгоё. Постны маань хэмжээ ямар байхыг чирнэлийн ягаан өнгөөр та бүхэнд бол харуулж байна. За эдгээр бүх зүйлүүдийг хэтгэлээ солих боломжтой. Тухайн өнгийг та бүхэн өөрчлөлмөр л энэ дээрээ дараад дөрвөлжин хэсгээр та бүхэн дарангууд энэ чинь өнгөний сонголтууд гарч ирнэ. Мөн хүсэх юм бол өөртөөхөө брендийн өнгийг оруулмаар л та бүхэн энэ хүн нэмэх гэдэг дээр дараад өнгөний сонголтуудыг бол оруулж болох байгаа. Мөн яг үнтэй адилхан яг солимоор байгаа зүйл дээрээ л та бүхэн маусаараа очиж дараад edit image гэдэг хэсгээр дараад энэ дундаас та бүхэн өөртөө хүснээрээ эдгээр фильтрүүдийг ашиглан бас зураг засах боломжтой. Хэрвээ хэмжээсээ өөрчлөлмөр байл crop гэдэг дээр дарна. Тэнгүүд энэ дээр иймэрхүү том болгож болох нь, иймэрхүү дөрвөлжин байж болох нь гэдэг санаануудыг бол цаанаас нь Canva та бүхэнд бол харуулна. Рэндонд өөрчлөлт гаргамааргүй л даа гэж болно. Flip гэдэг дээр дарангууд энийгээ за нөгөө тийш нь эргүүлэхөө те эсвэл доош нь олох уу гэдэг та бүхэн чинээсээ сонголтууд бол хийж болно. Хажуу талын animate гэдэг хэсгээр та бүхэн дарах юм бол PowerPoint-тэй маш адилхан. За хаанаас яаж гаргамаар байна гэдгийг сторийн дээр та бүхэн сонголтуудыг бол хийж болно. Энэ дэр нэг зүйлийг анхааруулах хүмүүс маань стори хийхдээ маш их хөдөлгөөнтэй хийдгээ. Энийг үдж байгаа. Зарим хүмүүс маань бол дотор нь мухаардаг байгаа гэдэг хэлмээр нь. Тэгэхээр айл болох хөдөлгөөнийг багасгаарай гэж та бүхэнд бол зөвлөмөр байна. Текстээ хэрхэн яаж өөрчлөх вэ гэхлээр шууд дарангууд дээр ямар фонт дээр байлгамаар байна гэдгийг сонголтууд та бүхэнд гарч ирж байна. Энэ ундаасаа та бүхэн фонт өөрчлөгдөхийг дэлгэцэн дээр харж байна. Хэмжээсийг та бүхэн энэ дээр жижиг бага болгож болно. Мөн харагдах бичгийнхаа өнгийн нас өөрчлөх боломж бас та бүхэнд байгаа. Чухал мэдээлэл тавьж байгаа бол тэрийг бараа өнгөөр сонгороо гэж бас зөвлөмөр байна. Постн дээр та бүхэн зураг, үг оруулахаас гадна хөдөлгөөнд графикуудыг оруулах боломжтой. Ингийн тод elements гэдэг дээр та бүхэн дараад за энэхүү стикерийг хэдүүлээ хамтдаа энчээ оруулаад хэмжээс нь бас та бүхэн өөртөө хүснээрээ өөрчлөөд үүнийгээ эргүүлээд duplicate буюу copy paste хийгээд нэг олон янзаар болгоод энэхүү сторид оруулах боломж бол та бүхэнд байгаа. Upload гэдэг хэсгээр та бүхэн ороод өөрсдийнхөө хүссэн зургийг Google Drive, Google Photo, Dropbox, Facebook, Instagram-аас та бүхэн зураг авах боломжтой. Мөн түүнтэй адилхан бичлэг, audio та бүхэн постонд оруулах энэхүү боломжийг бол Canva та бүхэнд бол олгож байгаа. Apple Media гэж та бүхэн өөрсдийнхөө LinkedIn-ээс энэ дээр байхгүй байгаа social платформоос бол оруулах боломжтой. Хүсэх юм бол өөрсдийнхөө хоолойг record your voice гэдэг дээр дараад бичих сонголтууд та бүхэнд байх нь. Text гэдэг хэсгээр ямар байдлаар, ямар фонтоор юу оруулмаар гэдгийг та бүхэн энэ ундаас сонголтуудыг хийж болно. More гэдэг хэсгээр та бүхэн дарангууд энэ дээр нэмэлт аппликейшнуудыг ашиглах хэсэг та бүхэнд байгаа. Жишээлбэл та өөрийнхөө постн дээр хүмүүсийн бүртгэлийг авмаар байгаа л QR code гэдэг энэхүү хэсэг дээр оруулаад тухайн өөрсдийнхөө URL оруулаад generate QR гэж гаргаад энийгээ story-нд та бүхэн оруулах боломжтой. Та бүхэн доошоо явах юм бол илүү олон аппликейшнууд энэ дунд байгаа. Хэрвээ та Pro-тай байгаа бол энээс их боломжууд бас гарч ирнэ. Мөн хажуу талын files дээр та бүхэн дарангууд энэ маань постоо хэмжээс нь энэ гэдэг та бүхэнд гаргана. За мөн хүсэх юм бол та бүхэн rules буюу хэмжээс шугамуудыг та бүхэнд бол гаргаж ирээд арай энэ маань баруун тийш болцсон байна. Тэгэхээр энийг жоохон наашлуулчих гэдэг юм уу. Танд харах байдалтаар тэгшлэх боломжуудыг бол олгоно. Хэрхэн яаж хууль зааж болох вэ гэж байвал та бүхэн нөхөө download гэдэг хэсгээр дараад Instagram-ийн story зориулсан нөхөө пост маань бол таны хаана хадгалж байгаа тэмцээн хадгалагдах байгаа. Хэрвээ та хүмүүстэй хамт энийг хуваалцмаар байвал хамгийн дээд талын share гэдэг хэсгээр та бүхэн дараад тухайн баг хамт олон хүнийгээ та бүхэн имэйлээр нь юм уу эсвэл нэрээр нь олж аваад нэг хуваалцах боломжууд бол та бүхэнд байгаа. Хэрвээ хүсэх юм бол шууд энийг постоо болцсон гэх юм бол сошиал медиа дээр өөрсдөө Instagram дээр та бүхэн цаг тавлаад оруулах боломжтой. Өнөөдөр та бүхэндээ Canva-гийн эхний бичлэгийг та бүхэндээ хүргэлээ. Canva-тай холбоотой асуулт бас тэрэн дээр илүү дэлгэрэнгүй зүйлүүдийг та бүхэн суралцмаар байвал комментэнд үлдээгээрэй. Тэ цугмаа subscribe дарж энэ бичлэгийг хэрэгтэй хүмүүст нь харамгүй тараахыг бүү мартаарай. Өнөөдрийн бичлэгийн хөгжим бэлжий хадмалт сэндэ фактыг шалгасан Jolin Rella. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.